Бид өмнөх цуврал бичлэгээр Христийн дарууслын талаар үзсэн. Энэ нь түүний төрснөөс эхлээд үхэл хүртэл нь, бунхан тавигдах хүртэл нь бүрэн гүйцэд явагдсан. Одоо харин өнөөх доош чиглэсэн хөдөлгөөн дээш чиглэсэн Христийн өргөмжлөл болж байгаа эсхийг үзье. Энэ хичээлээр бүгдээрээ дараах зүйлсийг сурах болно. Христ үхлээс амьсны ач холбогдлыг тодорхой тайлбарлах. Христ үргэлжлүүлэн иш үзүүлэгч тахилч хааны ажлаа өнөөдөр ч хийж байгаа талархах. Христийн ажил нь Бурхны зорилгыг хэрхэн гүйцэлдүүлэхийг ойлгох. Бид Филиппо 2 дээрээс Христ Бурхантай адил болохын төлөө зүтгээгүй гэдгийг харсан. Яагаад гэвэл тэр өөрөө Бурхан байсан. Сатан Адамд чи Бурхан шиг болж болно гэж хэлэхэд болсноос огт өөр. Христ өөрөө Бурхан байсан учраас тийм зүйлийн араас хөөцөлдөөгүй. Оронд нь тэр өөрт байсан эрхээсээ татгалзаад боолын дүрийг авч игэл хүн болсон. Тэр загалмайн үхэлд хүртэл дуулууртай байсан. Тэр ишлэлийг үргэлжлүүлээд харвал ингэж байгаа. Тиймээс ч Бурхан үлэмжийн дээдээр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Ингэснээр Есүсийн нэрд тэнгэр дэх газар дээрх газрын доорх бүгд өвдөг сүгдэж. Тэгэхээр Паулийн хувьд Христийн үхэл амьлалаас гадна оршуулга нь бас чухал байж. Яагаад тэр вэ? Хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж, эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ. Бид нар доромжлол, дарууслын доош чиглэсэн хөдөлгөөнийг харсан бол энд одоо дээш чиглэсэн алдаршууллын хөдөлгөөн болж эхэлж байна. Одоо бид үүнийг үзнэ. Христ махан биеэр амьснаас эхэлж байгаа. Хүмүүс Есүсийн хийсэн ажлын талаар ярихдаа ихэвчлэн загалмайн тухай ярьдаг. Загалмаа дээр тэр миний оронд нүглийн минь төлөө өгсөн гэдгийг ярьж чаддаг. Харин амьлал нь ямар учиртай юм бэ гэж асуухаар тодорхой хариулж чаддаггүй. Амьсан баяраар амьллын тухай биш харин загалмайн тухай ярьж байгааг би сонсож байсан. Хэрв та номлох үйлчлэл хийдэг бол загалмайг сайн баасанд заагаарай. Амьллыг ням гарагт заагаарай. Хэрв та загалмаагаас цааш ярьж чадахгүй байгаа бол та болсон түүхийг тастаад хайж байна гэсэн үг. Тэгж ярьж заахын тулд та амьлал яагаад чухал вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. Энэ бол маш чухал. Пентекостийн өдөр Петр энэ талаар номлосон байгаа. Энэ Есүсийг Бурхан амьлуулсан. Бид бүгд үүнийг гэрч нар мөн. Ганц Пентекосторч биш. Үлс номын туршид элч нар амьллын тухай номлосон байдаг. Загалмайн тухай гэхээс илүү амьллын тухай онцлон ярьсан байдаг. Паулийн хэлсэн энэ эсхийг санах хэрэгтэй. Учир нь би хүлээн авсан зүйлийн хамгийн чухлыг та нарт дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн улмаас өгсөн бөгөөд оршуулгдан. Бичвэрийн дагуу 3 дахь өдрөө амьлуулагдсан агаад Христ 3 дахь өдөр нь амьлуулагдсан гэдэг нь чухал. Яагаад гэвэл амьлалгүйгээр энэ түүх гүйцэд биш болно. Амьллын талаар ойлгоход тусдаа хамгийн тохиромжтой хэсэг бол 1-р Коринт 15 дээрх Паулийн хэлсэн энэ үг гэж би бодож байна. Үхэхстийн амьлал байхгүй бол Христ ч амьлуулагдаагүй болно. Христ амьлуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэлч хоосон болно. Христ амьлуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Тиймээс бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид нар бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтөнд болно. Маш хүчтэй үгс. Хэрв Христ үхсэн хിവэрэ байгаад дагалдагч нар нь түүний ямар нэг байдлаар хулгайлсан бол түүний үхэл ямар ч утгагүй болно. Гэтэл тэр гэм нүгэлгүй амьдраагүй бол түүний үхэл утгагүй. Тэгээд түүний амьлал байхгүй бол түүний үхэл бас утгагүй болно. Паул үүнийг л хэлээд байна. Хэрв тэр үхлээс амьлаагүй бол үхлийн хараал байсаар байгаа гэсэн үг. Тиймээс бид үхлээс амьлахгүй гэсэн үг. Тэр хараалыг бүр мөсөн өөрсөн. Тэр хүн чанарыг өөртөө авсан. Гэхдээ тэр булшиндаа үлдсэн бол бид нүглээсээ салаагүй гэсэн үг болно. Аврал байхгүй гэсэн үг. Бүх зүйл хүчингүй. Тэр зуучин ажлаа дуусгаагүй тэгээд Паул үргэлжлүүлэн хэлж байгаа. Гэвч Христ үхэхстээс амьлуулагдсан бөгөөд нойрсогсдын анхны үр жимс мөн. Учир нь үхэл нэг хүнээр ирсэн тул үхэхстийн амьлал мөн нэг хүнээр иржээ. Адам дотор бүгд үхтэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдноо. Христ харин үхлээсээ амьлуулагдсан. Энэ маш чухал. Бурхны хүү бидний ичхүүрийг хуваалцсан.
Тийм болохоор бид түүний алдаршууллыг бас хуваалцах боломжтой болсон. Энэ шижилтийг та харж байна уу? Бурхны хүү яагаад бүрэн гүйцэд хүн болох ёстой байв? Түүний хийсэн бүхэнтэй бид итгэлээрээ хамт байхын тулд бидний хүртэх ёстойг тэр хүртээд түүнийхийг бид хүртэж байгаа. Анхны хүн Адам бүтлгүйцсэн, нэг хүнээр үхэл ирсэн. Харин хоёр дахь Адам болох Христ нь Адамтай адил хүн. Тэр амжилт гаргаж үхлээс амьлуулагдсан. Тэгээд нэг хүнээр ам ирсэн. Тэгээд бас Христ бол анхны үр жимс. Христийн амьлал нь нүглийн хараалыг тайлах эхлэл болсон. Буруу тийш хазаасан бүхэн эндээс эхлээд зөв болж байгаа. Тиймээс бид Христийг хараад бидэнд юу болохыг харж болно. Христ ямар байна? Бид бас түүн дотор адил болно. Адам зуучил чадаагүй. Ерөөлийн оронд тэр дэлхийд хараал авчирсан. Үхэл. Харин Есүс болохоор Адамын бүтлгүйцсэн газар амжилт гаргасан. Тэр амжилт гаргаж дэлхийг гимээс чөлөөлсөн. Бурхны ерөөлийг авчирсан. За Христ хараалыг өөр дээрээ авсан. Тэгээд дараа нь амьлал дээр тэр бүхнийг буцаагаад эргүүлсэн. Тэр хараалыг буцаасан. Адамын хийж чадаагүй тэр гүйцэж хийсэн. Тэр нь амьллаар эхэлж байгаа. Энэ нь бүрэн дуусаагүй байгаа. Арай болоогүй байгаа. Гэхдээ Христ дотор байгаа бүхэнд амлалт өгөгдсөн. Зөвхөн бидэнд ч биш. Шинээр ирэх шинэ бүтээлийн амлалт бий. Хэн нэгэн Христ дотор байгаа бол тэр шинэ бүтээл мөн. Христ бол онгон бүсгүйгээс төрсөн шинэ зүйл байсан. Тэр огт хэрэглэгдээгүй болснаас амилсан шинэ зүйл байсан. Тэгээд өөр олон шинэ бүтээлийг авчрах шинэ бүтээл байсан. Христийн амьлал ийм чухал байгаа юм. Түүний хэлсэн болгон үнэн байсан. Бурхны хаанчлал ирсэн. Хараалтай газар дэлхий рүү цөмрөн орж ирсэн. Тэр бол хаан загалмаа дээр ялагдсан юм шиг байсан нь амьлалтын ялалт байсан. Тэгээд Христ хараалыг хүчингүй болгож байна. Гэхдээ амьлал болоод бүх зүйл дуусаагүй. Яагад гэвэл Христ махан биеэр амьлаа зогсохгүй, тэр махан биеэрээ тэнгэрөөд өссөн. Түүний амьсны дараа Мария түүнийг анх хараад ийм юм болсон. Есүс Мария гэлээ. Мария эргэнгүүтээ түүнд еврейгээр Рабони гэжээ. Есүс би эцэгтэй хараахан дээш очоогүй байгаа тул надаас бүү зуур. Харин ах トゥ у нарт минь очиж тэдэнд би эцэгтэй буюу та нарын эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очино гэдгийг хэл гэлээ. Юу гэсэн үг вэ? Яагаад түүнээс зуурж болохгүй гэж? Яагаад гэвэл ажил арай дуусаагүй байна. Христ амьлаад л дуусч байгаа биш байх нь. Тэр махан биеэрээ амьсан шигээ тэр биеэрээ тэнгэр өд өгсөх ёстой. Түүний хүлээсэн үүрэг ажил бас хараахан дуусаагүй байгаа. Өмнө Есүс дагалдагч нартай ингэж хэлж байсан. Гэхдээ би та нарт үннийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол туслагч та нар дээр ирэхгүй. Харин би явбал түүнийг та нар дээр илгээнэ. Есүс өөхөхгүйгээр дэлхий дээр байх нь хамгийн сайн зүйл биш байсан. Амьсныхаа дараа ч дэлхий дээр үлдэх нь хамгийн сайн зүйл биш байсан. Харин Есүс тэнгэр рүү буцаад явах нь хамгийн сайн. Яагаад? Яагаад гэвэл тэгж байж л тэр ариун сүнсээ итгэсэн хүмүүст илгээх юм. Христ хан нэвтэлж орж ирээд дагалдагч нартай үзэгдээд би бол сүнс биш гэж мэдүүлээд сорвтой хүргээд хамт эрэг дээр хоол идээд л болчих ажилтаа байгаагүй. Энэ бүхэн сайн ч хамгийн сайн нь тэр тэнгэрт буцаад бидэнд сүнсийг илгээх байсан. Христ тэнгэр рүү өгсөд тэндээсээ сүнсийг бидэнд илгээж түүний ажлыг ойлгох нүдийг минь нээлгсэн. Тэр одоо тэнгэрт байгаа. Гэхдээ сүнс хэлбрээр биш. Бид өгөх үед бидний сүнс Христийг эргэж ирэхийг тэнгэрт хүлээж байгаад түүнийг ирэх үед нь амьсан биеэрээ түүнтэй нэгдэх болно. Гэхдээ тэр бол энд байгаа сүнстэй бие биш. Харин тэнгэрт хүний биетэй байгаа. Өөр арга байхгүй. Яагаад гэвэл тэр анхны үр жимс учраас. Тэнгэрийн улс бол бидний гэр биш. Тийм юм шиг ярихад би дургүй. Христ бүхнийг чөлөөлж аварч байгаа. Тэгээд нэг өдөр бүрэн чөлөөлөгдсөн дэлхий, энэ дэлхий бидний гэр байх болно. Тэнгэрийн улс бол гэртээ очих хүртэл түр саадах зогсоол юм. Мэдээж маш гайхалтай зогсоол. Гэсэн ч түр зогсоол. Тийм болохоор Библиэлд Тэнгэрийн улсын тухай тийм их юм байхгүй. Эцэс төгсгөлд юу болох талаар бол зөндөө хэлж байгаа. Тэнгэрийн улсад тэр бурхан
бас хүн байх ёстой. Яаж гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ л тийм байх ёстой. За энэ бол Христийн амьлал ба Тэнгэрт биеэрээ өгсөн тухай байлаа. Гэхдээ бид түүний өргөмжлөгдсөн тухай эсхийг арай дуусгаагүй байна. Гэсэн ч энэ хүрээд бичлэгээ зогсооё. Төр завсарлаад эргээс сэдвтэ орё.